Спутник Монгол радио 92.5 хууль эрхсэн болон эхэлж байна. За өнөөдөр аягүй битүүрийн зүгээс бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор сэдвийг ярихаар бэлдэж ирлээ. За тэгэхээр аягүй өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдооч гэсэн өдрийн мэндийг хүргэе тий. Баярлалаа. Та нарт танд болон нийт Спутник Монголын 92.5 радиог сонсож байгаа бүх сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр бид хоёрын өнөөдрийн сонгосон сэдвийн өрөнд яагаад сонгох болов гэдэг гол шалтгаан хэрэгтэй байна. Тэгэхээр саяхан нийгмийг донслогсон бас нэг гэр бүл салсан ч гэсэн хүчирхийлэл үлдгэсэн юм харамсалтай үйл явдал болсон байна нийгэмд. Энийг бол заавал сонсогчдоо дахин энэ онцгой сэдвийг сануулах хүнээс биш. Тэгтээ ерөөхдөө хэрхэн урсан сэргийлэх вэ гэдэг талаас нь хууль эрх зүйн зөвлөгөөгөө өргөе те. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэж яг хууль зүйн хувьд юуг авч үздэг вэ? Хүчирхийлэлд ямар арга хэлбэрүүд ордог вэ гэдгийг хоёлаа эхний ээлжинд тайлбарлаж өгсөн зүйтэй байх. Тийм. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль гэж байгаа л да Монгол улс дагаж мөрөд явж байгаа. Энэ хуулинд заагдсан гэр бүлийн хүчирхийллийг бол дөрвөн хэлбэрт авч үзээд байгаа. Нэгдүгürt юу гэхээр бие махбодын хүчирхийлэл. За бие махбодын хүчирхийлэл гэхээр мэдээж хүн бүхэнд ойлгомжтой баг. Тухайн эдгээр юм бие махбодод нь хүчирхэлсэн үйлдэл зодсон те. Эдгээрийг авч үзэж байгаа. Дараагийнх нь юу гэхээр хүсэл зоригын эсрэг үйлдэл хийхгүй байхыг шаардах буюу сэтгэл санааны хохирол хүчирхийлэл те. За тэгэхээр сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг зүгээр яг өнгөлөгч миний зүгээс аваад үзэх юм бол дийлэнхтэй эрчүүд бас баггүй үеийг эзэлдэг юм болов уу гэж миний зүгээс хардаг. Эрчүүд хохирогч нар тийм. Ер нь хүсээ харьцаа бараг тэнцүү бас яг би ингээд татантай ижүүд гэ холбоог тэргүүлж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн ингээд бас эмэгтэйчүүд хүчирхийлүүлээд идэв юм болов уу гэж боддог байсан байхгүй. Тэгээд бид нар чинь ингээд их тотн ярина. Тэгэхээр нөхрүүд бас хүчирхийлэлд нэлээ өртдөг. Одоо жишээ нь ингээд буу халж байгаа шүү дээ эмэгтэй хүмүүс тийм. Тэгээд ингээд яриан дундаас нь ойлгочдөг байхгүй. Одоо өөртөөс хуулийн учраас өөрөө ингээд нөгөө би төв дээр яриад ингэсэн учраас тэгсэрнээ тэгээ нөхөртөө салахгүй. Тэ тэгсэрнээ нөхрөө ингээд бусдад маш их муулж хүчрхийлэгч мэтэр харагдуулаад байдаг. Гэтэл цаана өөрөө нөхрөө одоо тийм байдалд хүртэлнч гэдэг юм уу тэ байж ажиллана. Одоо зүгээр ингээд жишээ ярихад нөхөр нь одоо ингээд Солонгост ажилладаг ч юм уу одоо уурхаад их ажилладаг болчиход байгаа байхгүй хол зайтай ажилладаг. Тэгээ тэр хооронд нь одоо тэгээ нөхөр нь яг ажиллаа хийж байгаа хэрэгтэй үнтэй 14 хоног ч юм уу зарим нь одоо Солонгост бол хэдэн жилээр ч юм уу те гэтэл эмэгтэй хүн чинь нөгөө байгалийн зөнгөөр хартаа юм байл яг эрэгтэй хүн ч гэсэн тэг нөгөө ажлын хийлэхгүй 50 хийлэхгүй ахаар ч эрэгтэй хүн бас л одоо нөгөө сэтгэл зүйн хүчрхийлэлт орцсон л байгаа байхгүй юу тэгэхээр хүчрхийлэхээр одоо заавал нөгөө харилцан хүчрхийллүүд байх гэхээсээ илүү хэн илүү одоо нэг сэтгэл зүйн хувьд тэр хүний хүчрхийлэл хийх хэмжээнд хаваачаад байна гэдэг нь өөрөө бас асуудалтай. Тэгэлгүй яг мэдээж бие махбодын гэдэг нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг бол харьцуулшгүй шүү. Нэг байглаас өгсөн өгөгдлийн хувьд тийм үү. Тэгвэл сэтгэл санааны гэдэг нь харилцаа хоорондоо үйлдэгдэж байгаа хүчрхийлэл байгаа даа шүү дээ. Тийм. Удаан хугацаанд зангирсан гэдэг юм уу, гомдол гэдэг юм уу, тодорхой хэмжээнд гэр бүл болцсон хүмүүс чинь нэг юм тодорхой хугацааг туулсан байгаа. Тэнгууд тэр хугацаанд үүссэн юм ингээд зангирч бөөгнөрч явсаар хагаад яванд ингээд сэтгэл зүйн хүчрхийлэл болдог юм шиг би тэгж ажигладаг. Яг хуулинд болохоор хүсэл зоригын эсрэг үйлдэл хийхгүй байхыг шаардах. Мөн бусадтай харьцахыг нь хязгаарлах. Өөрөөр хэлбэл харталт. Тий одоо өөр найз нөхдөд нь уулзуулахгүй, ерөөс ажил төрлийн тав хийхгүй шүү дээ. Тийм. Мөн хүсэл зоригын эсрэг хийхгүй байхыг шаардах гэж ямар нэгэн үйлдэлийг. Тэгэхээр одоо юу гэдэг гэрээс нь гарахгүй ч гэдэг юм уу ямар нэг юм одоо маань эрчүүдийн зур онгоол батэ бүр химийн үзэгдэл шиг одоо нэг ганц хөл бөмбөг одоо хөл бөмбөг болчихоо тий хөл бөмбөг үзэхэд маань виз аавна гэл тий виз аавна гэл яг мэдээж тэр хүн чинь 2 цагийн хугацаанд тоглолт үзээд яах чинь хөвөний эрх чөлөө гэхдээ яг гэр бүлийн өөрөг хариуцлагаас умартаж болохгүй. Гэхдээ эннийхэн төлөө нэг эхнэрээсээ гуйж түүн нүүдгэн энэ байж боломгүй асуудал байхгүй юу. Тийм. Ер нь бол тийм энэ маань өөрөө гэр бүлийн хүчирхийлэл. Одоо ингээ ярихад нэг сонсогч нар маань магадгүй нэг эмгтээчүүд маань их ууралж ууралдаг. Тийм. Юу яриад байгаа юм бэ? Тийм. Бол байдаг бодит. Тийм. Чи 2 3 хүүхдээ бодохгүй юу хөл бөмбөг
Тийм. Тэгэд шүүн оройгоор заавал өдрөөр байж болтго юм уу гэхэл чинь цагийн зөрөгтэйгээс болоод ийм болчихж байгаа. Тий. Тэгэхээр яг нэг мэдээж эцэг хүмүүсийн хувьд бол үүргээ хүлээх нь зүүн ёсны асуудал. Гэлээгээд эн чинь хүнд жоохон ч гэсэн амралч байдаг юм гэдэг. Тэр боломжоо хэмжээ хязгаартайгаар бас хэтрүүлээд байвал бас шаардлагатай явах нь зүүн ёсны асуудал. Тэгэхээр энийг бас хэтрүүлж байгаа бол энэ маань өөрөө сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг хэлбэр рүү орчиж байгаа юм. Тийм. Ер нь бол ингээд эрхэн хүн одоо ингээд нэг ямар нэг эрэхтэй шүү. Жишээ нь одоо энэ цэцэрлэгийн хүүхэд дээр нэг ажиглагдсан кейс ярих гэдэг байхгүй. Дөнгөж цэцэрлэгээс сургуульд нэгдүгээр ангид ороод цэцэрлэгийн багш чинь ингээд багшаа би одоо бицяа шээ гэж хүүхэд асуухгүй шүү дээ. Хажууд нь 0 гошонг нь байж. Тэгсэн чинь нэгдүгээр ангид орчоод нөгөө цэцэрлэгтээ тэгээ асуухгүйгаараа сурцуух чинь чигрээ гараа авчдаг. Тэгээ орж ирэхтэн загнаа чи яга багшаас асуух гэ гараа өргөхгүй гараа авчиж байгаа ингээд. Тэгээд тэр хүүхд өөрийгөө илэрхийлж хамгаалж чадахгүй байх нь шүү дээ. Гих жишээ нэ заавал хүнээс ингээд өөрийнхөө хийх гэж байгаа үйлдэл одоо жишээ нь хөл бөмбөгтэй яаж холбох гэж юм нэхэр тэр хүний ч анхдагч хэрэгцээ шүү дээ. Өөрийгөө биеэ засах те хүүхдч байсан гэтэл тэрийг хин нэгнээс би бийцэж болох уу гэж асууна гэдэг чи өөрөө маш одоо хүний мэдрэмжгүй асуудал юм болов уу гэж миний хувьд харж байгаа. Яг тэрнтэй энэ хөл бөмбөг бодож үнэхээр тэр хөл бөмбөг туртай байж болно ш тэр хүн. Тэ гэтэл заавал эхнэрээсээ би одоо хөл бөмбөг үзчээ дэрээ болох уу ч гэдэг юм. Гэтэл тэр чинь эмэгтэй эхнэр нь аль хэдийн тэр нөхрөө юу сонирхдаг, юу одоо юунд дуртай яах гэдгийг нь ойлгохдаг, мэддэг болсон хоёр хүн л нэг орцсон байж таарад мэдээж огт танихгүй хоёр хүн хоёр биенийгээ мэдхгүй хүн гэрүүл болохгүй. Тэгэхээр дуртай амийн мэдсээр ээж хорих ч юм уу эсвэл тэр нь ингээд одоо нэгсэн технэрээс айж химэх гэдэг утгаараа шуул нэрхтэн асуугаад гарч иж бас зүйтэй. Гэтэл тэрийг хорж ивэл бас энэ нөх хүчрхийл юм бас нэг хэлбэр л. Мөн л доо яалтчгүй. Мэдээж хуулиндаа тусгацсан байгаа зүйл хоёулаа ч гэсэн салны нэгдэж гин гэж ойлголоо тийм. За дараагийнхны үг гэхээр нөгөө эд хөрөнгийн одоо хуваарт болон дундын эд хөрөнгийн захиран зарцуулах эд хөрөнгийн эрхтэнд халдах, хязгаарлах гэсэн одоо эдийн засгийн хүчирхийлэл. Хүчирхийлэл энэ хүчирхийлэл дээр бол яг нэг төлхөө одоо 50% байгаа байх. Яг нь иргэний хэрэг дээр бол голцсон юм гэдэг нь гэр бүл цоцолж байгаа гэр бүлийн хувьд дийлэн хөрөнгө нь хуваарь хөрөнгө байх тохиолдлууд бас эрчүүд талдаа анзаарагддаг. Хуваарь хөрөнгө гэдэг бол гэрлэхээс өмнө бий болцсон байсан. Гэрлэл цуслахж байгаа тохиолдолд энэ бол гэр бүлийн хөрөнгө биш хин нэгэнтэй уухгүй өөрийнх нь л хөрөнгө гэсэн үг. Нөгөөдгөр гэр бүлийн дундын гэрлийн баталгаагүй одоо нэг хамтан амьдэрдэг дундаасаа хүүхдэд хүмүүсэнд байгаа шүү дээ. Нийгэмд маш их байгаа. Энэ гэр бүлүүдийн хувьд яадаг вэ гэхээр нөхөр ажиллаа гэдэг эмэгтэй хүн бол мэдээж хүүхдээ харна. Нэг одоо юу гэдэг миний ойлгосноор бол нэг хүүхэд бол нэг 3 жилийн эмэгтэй хүний гэрт суулгах юм байна шүү дээ. Гараас гартална. Дунджаар нэг 3 жил гэдэг маань цэцэрлэгт орслоо тий. За тэгэхээр энэ хугацаанд нөхөр ажил хийгээд мөнгө олоод идэг бүх хөрөнгө нөхрийн нэр дээр байдаг. Магадгүй энэ хоёр хос мөн тустай амьдрах гэхээр гэрэл цуслана гэдэг маргаан бол яригдахгүй. Яг тэгэхээр гэрэлтийн баталгаа байхгүй нэ шүү дээ. Эсрэгээр яг хөглөр нөө хүүхдийн асрамж тэтгэлгийг л ярьдаг шүү дээ. Тэгэхээр дундын ий төрөнгөн дээр энэ маргаан байхгүй энэ нөхцөлд нөхрүүд юу гэж ярьдаг гэхээр би ганцаараа хийсэн, би одоо бүгдийг нь олсон, энэ юу ч хийгээгүй гэдэг хандлага харагдаад байдаг. Иргэний ирэг дээр. Тэгвэл энэ хандлагыг яагаад энэ хоёр гэр бүл ингэж туслахаар одоо туслах жоох ингэж тустай амьдрахаар болов гэхээр энэ хандлагын амьдралд нь өнөөдрийг хүртэл байсан байна гэж би хараад байдаг байхгүй. Тийм нөгөө түрүүний ярьсан нөгөө тодорхой хэмжээнд хураагдсан юм хүчрхийл болж нөгөө үг үйлдэлээр эдийн засгийн хүчрхийлэлээр бол магадгүй гэр бүл болоод хүүхдийн өсгөөд ингэж хамт амьдарч байгаа хугацаанд нөхөр мөнгө олдог байж болно. Гэхдээ тэрсэн олсон мөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр эр хүнтэй хүнийг одоо жишээ нь 50 ажил хийлгэх одоо мөнгө олох боломж болцоог өөр удмаа олдох нөгөө нэг арын даана хайр нарын даана гэдэг шиг эмэгтэй хүн гэтэл хамгийн том арын албыг даацсан байхгүй. Тэгсэрнээ санхүүгийн мэдл байхгүй. Мэдл байхгүй энэ бол бас маш том хүчрхийлэл. Тэ одоо юу гэдгийг эмэгтэй хүн бас нэг янз бүрийн эрэгтэй хүн бол илүү байгаа шүү дээ. Тэг хэрэглээнд нь хязгаарлалт тавьдаг үнтэй өнц гэдэг юм. Тэр эмэгтэй хүн чинь мэдээж гэрт суучиж нүрэ бодож явах гэдэг. Энэ дүүплийг хаамс гэдэг шиг тийм гэсүүд маш их байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэг эдийн засгийн хүчирхийл мөн үгүй бол бас мөн байна. Тэгэхээр энэ хүчирхийллээс болоод л зарим гэр бүлүүд одоо
шүүхтэр салж штэ цуцалж байна. Гэрэлтэй цуцалж байна. Гэрэлтийн баталгаагүйсэн ч гэсэн. Яг өнгөлөгчийн зүгээс харахад энэ гэр бүл цуцалж байгаа үндсэн шалтгаан толгой юу гэхээр би бас магадгүй нэг тэр нэг нөхцөл юм болов гэж хараад идэх юм дээр. Ер нь ингээд миний ч гэсэн ажиглаж байгаагаар бол гэр бүл салт юм марг 70% нь энэ асуудал болдог. Хүмүүс яг тийм санхүү. Ихэнх нь яг одоо нэг хүчрхийл араар тавилж идэв. Энд чинь нэг тодорхой хэмжээнд ингээд удаан хураагдсан юм тэнд явж байгаа байхгүй. Цаг хугацаанаас болцсон. Гэтэл тэр эдийн засгийн хүчрхийл чинь хамгийн аюултай болчихдог. Хүн анхдагч хэрэгцээг хангаж чадахгүй шүү дээ эмхтэн. Тэгээ улс нь үрдэлтэй цалинтай чинь 50,000 гэдэг. 50,000 төгрөгийн цалин ер нь байх уу те. Гэтэл тэр ер нь ингээл хүн ямар нэг ингээд хэрэгтэй зүйлээ хангаж чадахгүй байгаа хүн ер нь сэтгэл зүйн хувьд ямар ч тогтвортой байх боломжгүй байхгүй. За тэгэхээр яг зөрчлийн хуулинд заасан саны одоо жишээ нь бол гэр бүлийн хүчирхийл гэж үздэг. За тэгэхээр мэдээж хууль юм чинь хариуцлага тооцох зүйнсний асуудал. Магадгүй ийм хүчирхийл үлдэгдэж байгаа бол зөрчлийн хуулиндаа бол 7-оос 30 хоногийн баривчлага мөн албадан сургалтанд суулгана гэж зохицуулсан байдаг. За энэ хууль тогтоогч нарын зүгээс бол яг зөв зүйтэй. Яагаад зүйтэй гэхээр санкцийн хувьд баривчлагаас өөр сонгох санкц юм байхгүй. Яг санкц гэдэг нь нэг оногдуулж байгаа ял сэтгэлээд магадгүй юу гэдгийг торгуул зөрчилдөр бол торгуул болон эрх хасах баривчлах гэдэг сонголттой байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ зөрчлийн маань хувьд бол баривчлагаас өөр сонголт байхгүй. Тийм. Энэ дээр одоо надаас маш их олон хүн зөвлөгөө. Бодит үйлдэл байхгүй учраас тий. Одоо машины одоо согтууж олоогоор барьсан ч гэдэг юм уу. Одоо халдсан ч гэдэг юм уу тийм байхгүй учраас тий. Тэгэхээр одоо миний зүгээс юу гэж үзэж байна вэ гэхээр баривчлагаас өөр сонголт байхгүй гэдэг маань ер нь бол хууль тогтоогч нар бол маш зөв харсан байна. Нөгөөдгөр энэ мэдээж сайн муу хоёр тал байж л байгаа юм дээр. Зарим гэр бүлийн үед одоо юу гэдэг нь ростроор ажилладаг өмнө яриадсан чинь шүү дээ. Яг энэ гэр бүлийн өрөөнд хүчирхийл үлддэгхээр 7-оос 30 хоног баривчилж ажиллана. Уурхай чи бас хатуу цаг нартай ажилладаг. Ажлаас нь халждаг. Халах юм нөхцөл үүсэх гээд байдаг. Тэгэхээр магадгүй энэ зөрчил бол гэр бүл цуцлаагүй шүү дээ. Тийм. Цуслаагүй учраас үнэхээр баривчлага гэр бүлийн хүчирхийлэлээр ингээд 7-оос 30 хоног баривчлага авч байгаа бол цалингүй чөлөөч байдаг юм уу? Тийм бас нэг хуулийн зохицуултыг давхар оруулж өгвөл би бас хууль тогтоогч нарын бас хүний амьдралд арай ойртох болов гэж харддаг юм. Тийм. Одоо яг сая энэ фэйсбүүк дээр яваад байгаа нахтар нөгөө гэр бүлийн хүчирхийлэл шүү дээ. Тийм. 12 цагийн турш гэдэг. Тэр чинь одоо тэр нөгөө бас нөгөө сошиал дээр л байна л да. Яг батлагдсан мэдээлэл биш. Гэхдээ тэр нөхөр болохоор яасан гэхээр өмнөх хүчирхийлэл дээр бас ингээд баримтчилгаанд явуулсан байна. Тэр чинь намайг ингээд баримтчлуулдаг юм бэ, цагдаа төгдөг ирэх юм нь одоо хаадаг бодог юм бэ. Тэгээ ийм юмнаас болоод л одоо хөш хонзонгийн сэтэл явсан байгаа байхгүй. Ер нь тэгээд анзаараад хахад кейсүүд байдаг юм бэл яг нөхөр нэрээд согтуу хагсан тавьсан. Тэгээ хуучин ч юм бол ингээд нэг эрүүлжүүлэхт хонуулаад гаргацдаг байсан бол одоо ч ингээд үсийн усаал гаргацдаг. Одоо ачаад хордог болцсон. Тэгэнгүүт нөгөө эрхээ боогдуулсан ер нь эрэгтэй хүн чинь нэг юм байглаасаа эрх чөлөөтэй. Ер нь эрч гэлтгүй хүн нэг хоногийн эрх чөлөө ч өөр ямар үнэтэй. Тэгэнгүүт гээ эрхээ олон хоног сараар хориулсан хүн чинь яах нь өг сонзонгийн сэдэлд ороод тэгээ 1-2 удаа нөгөө баримтчилгаанд явцсан ч юм уу хоригдсон хүмүүсийн нэг өг сонзон сандуу махад цаанаа сэтгэлд нь юм үлдээ тэгээ нэг гэрүүлийн харилцаа хүнд ирж эхэлдэг. Тэр яг сая өөрөө чинь хэлснээр тэр нөгөө цалинтай чөлөөч гэдэг юм. Цалингүй мэдээж. Тийм цалингуу тийм нэг андарчлаа. Одоо яг гоо эрүү болон зөрчлийн хуулийн гол нөгөө үзэл санаа юу гэхээр гимбуруутай этгээдийг л шийдэх нөхөөсөж ялыг халдаан хэрглэж болохгүй. Буруу зүйл хийсэн үнийг шийтгэмс бусдыг энд хамруулж одоо хамттан шийтгэж болохгүй гэж зарчим байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүл цуслаагүй тохиол тэр хүн чинь гэр бүлэд хижээж байгаа гол санхүүгийн их усүр байгаа шүү дээ. Яг. Тэгэхээр энэ хүнийг нөгөөд ажлыг харгалзахгүйгээр шийдэгчдэг. Ажилгүй болчиход цаана давхар нөгөө гэр бүлийн гишүүд маань өөрсдөө санхүүгийн хувьд шийтгэл оногдуулж байгаадаа адилхан болчиход байгаа байхгүй. Тийш тэр гэр бүлийн их ашиг тэр чигтээ хөндөгдөж байна. Тэгэхээр энийг өөрөө зарим эмэгтэйчүүд юм уу мэддэг учраас энэ талаараа мэдээлж чаддаггүй. Тий. Хууль шүүхийн байгууллагад мэдээлэл хүргэж чаддаггүй.
Тэг орчууч одоо нэг айл болгон банк лизинг тэг нөгөө өдөрчөөс яг уу бид нэр зогсоход нөгөө тэр төлбөрийн чадвар нь байхгүй болчихно гэдгээ мэддэг учраас магадгүй зарим нөгөө хүчрхийлэл бас нуун дарагдвал яг зөв цоочтой хаалгын цаанд далд явагдана гэсэн. Тэр гэр бүлийн дотоод амьдралд маш олон зүйлд эргэлдэж байгаа учраас бид нэр ганцхан тэр хүчрхийл гэдгийг хараад байж болохгүй. Тийм л. Тэгэхээр яг зөрчлийн тухай хуулийн 5-ын 4-ийн 1 дээр бол яг гэр бүлийн хүчрхийллийг мэддэг үүрэгтэй иргэн бүр. Магадгүй хөрш айланд маа ч юм уу хажуу айл дээд доод айл маань хүчрхийлэл үлдэгдэж байх юм бол энийг би зохих цагдаагийн байгууллагт мэддэг үүрэгтэй. Мэддэгдээгүй бол 101 буюу 100 мянгаар торгоно гэж. Мэдсэрэж мэддэггүй тий. Тэгэхээр манай Монголын нэг зүүр үг шүү дээ. 90 минут дундор илжиг. Тийм үг байна. Гэтэл тухайн тэр гэр бүлийн дотоод уур амьсгал санхүү юу гэж мэдэхгүй ээжж бас. Үнэхээр тэнд хүн аалах хэмжээний ноцтой байвшил бол хэрэг харахтаа мараг цагтаа дууч хүн байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэний цаана нөгөө хүчирхийллийг бас нэг өөгшүүлээд байгаа юм маань тэр санхүүгийн хувьд ямар байна? Тэр тухайн гэр бүл ялыг халдаан хэрэглэхгүй байх тал дээр хууль тогтоогч нар маань давхар зөвлөжилж өгвөл тусгаж өгвөл бас гэр бүлийн хүчирхийл гэдэг зүйл бол харьцангуй буурах болов уу гэж миний зүгээс бас харж байгаа. За тэгэхээр хоёулаа зөрчлийн тухай хуулийг бол бүтэн одоо яриад сонсогч нар маань бол ойлгосон байх гэж найдаж байна тий. Магадгүй энэ гэр бүлийн хүчирхийлэл ингээл байнга үйлдээл 7-30 хоног баримтлагтай хаал гарч ирэл байнга үйлдээд байх юм уу гэдэг асуудал бас биш. Үлдчихлээ шүү дээ энэ дээр. Тэгэхээр энэ дээр юу гэхээр эрүүгийн хууль гэж байгаа. Сая бол хоёулаа зөвхөн баримтлагаа зөрчлийг л ярьж байна шүү дээ. Тэгвэл эрүүгийн хуулийн 11-ийн 7 дээр байгаа. Тийм үү? Гэр бүлийн хүчирхийлэл байнга үлдэх гэсэн зохицуулт байна. Эрүүгийн хууль маань өөрөө 2017 оны 7 сарын 1-ээс эхлээд хэрэгжээд эхэлсэн. Зохицуулт байгаа даа шүү дээ. Шинэ хууль байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яадаг вэ гэхээр гэр бүл хамгийн анх бол энэ хэрэг дээр би орж явахт анхудаага гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн үнд 1 жилийн ойрхон ялгаанагдуулаад анхны шатны шүүхээс шийдсэн байсан. Энэ бол 17 оны юм ярьж байгаа шүү. Хөөх бүр анх удаа үлдсэн багт. Гэтэл гэхдээ энийг хохирогч нь юу гэж ярьдаг вэ гэхээр өмнө удаа дараа үлддэг байсан гэдэг 2 3 гэрч хүүхдэд нар нэг гэрчээр өгсөн байдаг. Ингээд энэ маргаан дээр би давцаалтах шатны шүүхээс ороод анх шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэх буюу нөгөө 1 жил нь хэвээр үлдсэн. Би нөгөө буруутай зодсон идэх хүчирхийлэгчийг өнгөрсөн л да тухайд. Тэгээ улсын дээд зүг рүү гомдлоо гаргаад энэ зүйл анги дээр хамгийн анхны одоо шинэ хуулийн шинэ зохицуултын хамгийн анхны шийдвэр дээр би бол оролцож байсан гэж хэлж болно. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр байнга гэдэг үгийг л тайлбарласан л да ер нь. Гол санаан дээр байнга гэдэг үгэн дээрээ байсан байдаг акцент. Улсын ялагчийн зүгээс болон анхан давцаалтах шатны шүүхээс өмнө гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон байгаа учраас байнга гэж үзсэн. Тэгэхэд би болохоор за гэрчийн мэдүүлэг эднес чинь одоо юу гэдгийг яг нотлох баримтын үнэлгээгээр бол 100% нотлох баримт гэж үнэлж болохгүй шүү дээ тэр нэг. Тийм тий. Тэгэхээр бичгийн ямар нэгэн хөтөлбөргүй нотлох баримт юу вэ гэдэг юм асуухлаар байхгүй. Тэгэхээр яг хөтөлбөргүй баримт гэдэг бол өмнө зөрчлийн тухай хуулиар одоо 7-30 хоногоор 2 буюу түүнээс дээш удаа үлдсэн бичиж байнга гэж тухайд би тайлбарсан. Тэгэхээр байнга гэдэг одоо хууль тогтоогч нар нэг зүйлийг маш тодорхой болгохгүй бол байнга үлдсэн гэдэг маань 2 буюу түүнээс дээш удаа юм уу 3 буюу түүнээс дээш удаа юм уу гэдэг яг тогтсон тоо байхгүй. Хуулийн дээр байхгүй. Тэгэхээр энэ үе яг хөглөр практик дээр л бид нэр одоо өстой хийдвэ гэдгийг л одоо нөгөө баримт нотлохоогон дээр суйрлах гэдэг шүү дээ. Тэгжээж 2-3 3-аас дээш үү гэдэг нь нотлохоо баримттай байвал байнга гэж тэгж хэлсэн гэж ойлгож байна зү. Тухайн этгээд мань зөрчлийн хуулиар нэг удаа арга хэмжээ авахулчлаа. Нэг болчлаа. За гарч ирээд төд бодлого дахиад хүчирхийлжлээ. 2 болчлоо. За 2 дахь дээр нь байнга гэдэг ирүү үүсэх юм уу? 3 дахь дээр нь үүсэх юм уу гэдэг л байна. Тийм байна. Тэгэхээр энэ дээр яг хөнгөлөгчийн зүгээс мэтгэлцээд ороход дээд шүүгээс бол энэ гэрчийн мэдүүлгүүд бол хамаагүй юм байна. Яг л нотлох орон дээр үнэлэх боломжгүй. Хизээ гэмтэрэг хизээ хаана үлдгэсэн яасан зөрчил өмнө хэдэн удаа үлдгэсэн мэдэх боломжгүй учраас цагдаагийн байгууллага төгсөн дуудлага мэдээллийн тоогоор нь байнгу анхны хүүхдийг тогтооно гэдэг жишийг бол анх удаа тогтсон байдгийг. Одоо тэгээд энэ жишгээр явж байгаа.
одоо энэ жишгээр явж байгаа. Бас нэг шинэ Энэ яг салхи орсон гэсэн 17 оны үе юм та. За тэгэхээр эрүүгүүлэнд за санкц нь юу юм бэ гэж хүмүүс бас сонирхох баг тийм үү. За санкц нь бол 1 жил хүртэл хугацаагаар зорчих хэрэгээс гарлах эсвэл 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгдэг байгаа. Сайн тохиолдолд. Сайн тохиолдолд. За энэ дэр бол зодсон харьц хэрцгий харьцсан тогшин авилсан гэдэг юм уу. Яг гэр бүлийн хүчирхийлэл бол хүчирхийлэл шүү дээ. Сайн дөрвөн асуудлын өрөөнд л яригдана. За мөн энэ гэмтэрэг жирэмсэн болон бага насны хүүхэд болон өндөр настай хүн мөн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гэж байгаа бусад гишүүнүүдийн эсрэг үйлдсэн байх юм бол санкц нь хүндрээ явждаг. Саяныхаас хүндрээ явчихна. Энэ дээр юу гэхээр 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгнэ гэдэг. Энэ дээр би нэг кейс санаанд орчлоо. Эхнэр нөхөр хоёр муудалцсан байдаг. Тэгээ нөхрөө цагдаад өгөөд. Манай энэ дээр ажил дээр орж ирсэн хэрэгэлтэй. Тэгээд нөхрөө юунд өргөдөл өгөхдөө одоо нөгөө биетмэн одоо нөгөө өсөөгүй зүйлийг минь хийсэн гэд одоо хоруулаад нөгөө хүчинсэн гэж ярих гэдэг шүү дээ. Гэтэл энэ хэрэг дээр би анх нөгөө ойлголтгүй байхдаа бодож байсан. Эхнэр нөхөр хоёртой харилцан ойлголцсны үндсэн дээр одоо хийж байгаа шүү дээ. Гэтэл муудалцсангуудаа намайг хүчинсэн гэж хүчдэг. Тэгээ энэ хоорондоо тэр хоёр эвлэрээ штт мэдээж муудалц хайж байгаа эхнэр нөхөр хоёр. Тэгээ эвлэрээд эхнэр нь жирэмсэн болцсон байдаг. Тэнгууд одоо бит хоёр ингээд эвлэрсэн. Бит хоёр юм асуудал байхгүй гэд ингээд 1000 тайлбар тавиад нэмэргүй. Нөхөр нь одоо ингээд 2 жилийн ял авцсан явах гэж байгаа асуудал байхгүй. Тэгээд би бодож байсан байхгүй. Тэгээ одоо эхнэр нөхөр хоёр ийм асуудал байд юм болов. Гэтэл тэгээд эргээд ороод ирсэн чинь саяны Facebook дээр хэрэг эргээд холбогдчихж байгаа байхгүй. Тэгээ энээр бас тайлбар өгөлийн энэ одоо хуулинд яг тодорхой заагдах одоо жишээ нь чи 92 эхнэр нөхөр хоёр тэрий чинь мэдээж урд нь болон одоо жуулна ингээд үлдэж байгаа асуудал ахгүй тий. Гэтэл муудалцсангуудаа одоо намайг хүчрхийлсэн. Би махад хүсээгүй өсөл зэргийн эсрэг үйлдэл хийсэн гэдэг байгаа тий. Энэ дээр одоо тэгээд ямар гэхдээ тэр залуу ял авсан л та. Тэгэхээр яг манайхны үед бэлгийн хүчирхийлэл тийм уу наацаа. Тий. Бэлгийн хүчирхийлэл дээр эрүүгийн хуулийн 12.1 дээр хүчиндэх гэж гэмтэрэг зогсуулсан байна. Тэгэхээр энэ гэмтэргийн үндсэн шинж нь юу вэ гэхээр хохирогчийг хүсээгүй байхад нь хүч хэрглэж үйлдсэн байх юм болов гэдэг үндсэн ганц л шинж байгаа байхгүй. Хүсээгүй байхад тэрнээс шинэ зүйл заалтан дээр хохирогч болон одоо гэмбуруутай этгээд хэн байх вэ? Ямар субъект байх вэ гэдгийг огт тусгаагүй. Тийм байна те. Гэр бүлийнх нь гэр бүл байна уу? Хамаагүй. Тий, одоо таньдаг вэ нүү, танихгүй вэ нүү, юу байх нь хамаагүй болчихж байгаа. Гэтэл нөгөө эхнэр уурн гарангуудаа уусаа энэ л эн чин битэрэн л асуудал байсан гэдэг. Тэг нэг юм тэр үед ингээд ойлголцчих юмыг аваачаад нөгөө ууранд аваачаад ингэждэг те. Тэгээд нөгөө тэр залуу нь хайран байхгүй залуу хух ториодтэй анхны үлдэл. Тэгэхээр яг энэ дэр хүмүүс гайхчихж магадгүй. Юу нөхөр нь эхнэр би өөрөө хүртэл гайхсан. Яахаараа те. Тэгтэн яг энийг бас хүмүүс мэдээсэй гэж бодоод би асууж байгаа байхгүй. Энэ дэр бол нөгөө хүчиндэх гэдэг юм тэргийн маань шинж хэн байхыг бол зааж өгөөгүй учраас гэр бүл байх нь хамаагүй. Үнэхээр хүсээгүй байхад нь хүч хэргэлцэн л байх юм бол өөрөө хүч хэргэлж бэлгийн харьцанд орсон л гэсэн үг байхгүй. Хүчингийн юм тэргийн шинж хангасч байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө гэр бүлийн хүч хэрхийлэхээс илүү нөгөө эрүүгийн хуулийн заасан 12 тусгай зүйл анги. Тусгай зүйл анги. Тэгээд тусгай зүйл анги дотроо яах вэ гэхээр эрүүгийн хуулийн 12-ийн 1-ийн 2-ын 3 дээр гэр бүлийн хамаарал бүхий үнийг гэж байгаа байхгүй. Бас тустай. Хүндрүүлсэн гэсэн үг. 5-аас 12 жилтэй. 5-аас 12 жилийн хорих ялтай. Өөрөөр хэлэх юм бол таних хүнтэй сайн юм тэрэг боллоо гэж бодоход ялнангүй гэр бүлийн үний эсрэг үйлдсэн байх хүнд ялна хүндэрдэг. Бүр хүндрэх юм байна тийм. Бүр хүндэрнэ. Тэгэхээр бусдын бэлгийн эрхчлөө болон бие махбод ер нь одоо хүний алдшгууд дархан байх эрэхэд гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ алдсан байх юм бол дандаа хүндрүүлж үздэг манай эрүүгийн хуулинд. Энэ тэгээд одоо зөвхөн яг энгийн хүмүүс бол хуулийн ойлголтыг сайн мэдгүй байгаа тийм үү. Одоо ингээд жишээ нь тэг яагаад гэр бүлийнх илүү хүнд танихгүй хөнгөн байгаа юм бэ гэдэг. Тий. Тэгэхээр энэ одоо нэг жишээ нь саяхан бас нэг кейс Facebook дээр нэг хөх хуйлаад миний охин ингээд хүний их яриад уйлаад
веб татсан гэдэг аахгүй 14 настай хүүхэд. Тэнгууд ингээд ээжигээ нөгөө 105 өгөөд ээж байх 108 өгөөд ээж байх эрхийг хязгаарлаа. Тэгээд хүүхдийг хамгаалах байрлал аваад авчихаар ээжээ биеинд байж чадахгүй нэрээд аав гэх. Тэгээс үлдээ нөгөө ээж нь аргаа бараад уйлаад яриад нөгөө сошиалд хандж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэр бүлийн харьцааны энэ асуудал өөрөө ийм амар эмзэг сэдв юм чи одоо нөгөө гэр бүлийн тусдаа хууль нь өршөө өргөжөөд тэгээ одоо нөгөө гэр бүлийн шүүхт болж байгаа шүү дээ манай Монгол улсч байгаа. Энэ дээр бүр одоо юм гоё нарийн мэдрэмжтэй хуулиуд батлахгүй болвол гэр бүлийн асуудал гэдэг бол маш тийм эмзэг сэдв болчихдог. Явандаа одоо гэрлэлт байхгүй болж байна. Одоо миний хүүхд жишээ нь өсвөр насны хүүхд байхгүй. Тэнгууд Солонгост одоо төрөлт байхгүй болсон, Японд байхгүй болсон ч гэдэг юм уу. Тэ ирээдүйд ээжээ бараг манай Монголд ч гэсэн бараг төрөлт бараг байхгүй болох байхаа. Тэ гэрээгээр бараг 20 минут гэж. Тэрний яаж байгаа гэхээр одоо хоёр биенийхээ хүсэл сонирхлыг яриад тэгээ бүр болохгүй бол одоо салчиж болно. Гэхдээ гоё салах соёлд суралцах байхаа. Одоогийнх шиг ингээд зуралтаал нэг ангиал тавьж болохгүй биш. За үнэхээр чи битэр болохгүй бүтэхгүй байгаа юм байна. Гэрээ хийх нь шүү дээ. Бараг ирээдүйд нэг хүүхдүүдтэй яриад сурж хахад сонсч байсан баг. Тэг яасан эвгүй юм бэ гэд би тухайд бодож исэн. Гэхдээ бараг одоо ботход магадгүй тийм гэрээ хийдэг боломж байгаа юу? Энэ хууль тогтоогч нарын зүгээс одоо ч гэсэн гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн гэрээ гэж бол байдаг л да. Гэрээгээр зохицуулж болно. Зөвхөн эд хөрөнгийн хөрөнгөөс биш. Одоо харилцааны хувьд ч юм. Харилцааны хувьд боломжгүй асуудал л да. Тэгэхээр одоо ойлонгийн бас нэг хугацаа дуусах болж байна тийм. Тэгэхээр сонсогч нартай зориулаад өнөөдрийн сэдв бол ойлгомжтой байсан гэж найдаж байна. Гэр бүлийн хүчирхийл гэж яг юу вэ? Нэг удаа үйлдвэл юу вэ? Байнга үйлдвэл яах вэ гэдэг эрүү болон зөрчлийн хэрэгцээний хувьд бол тайлбарлалаа. Мөн одоо гэр бүлийн хүрээнд үлдэгдэж байгаа хүний халдшгүй чөлөөтэй байх эсрэг гэмтэргүүд бол дийлэнхтэй ял хүндэрдэг. Мөн мэдээлэх үүрэгтэй. Эдгээр маань бол ойлгомжтой байсан гэж найдаж байна. Тэгээ нэг ч гэсэн гэр бүл бас нэг хүчирхийлдэггүй байгаасаа гэж хүсэж энэхүү дугаараа бол та бүхэндээ мэдээлэл болгож өргөлээ. Энэ хүртэл сонссон сонсогч нарт бас баярлалаа гэж хэлээ те. За баярлалаа бас юм үтэй зөвлөхөө мэдээлэл өгсөн танд. За тэгэхээр миний хувьд бол галхуу өнгөөлөгч хийдэг. Айгуулын маань хувьд бол хуульч хийдэг. Маш олон мэргэжилтэй юм сэтгүүлж хуульч те. Өнөөдөр бол маа зочноор орж ярьсан байгаа. За баярлалаа. Баярлалаа. За.